Цаана уу миний ихний бичлэгийн давтай морил. Намайг халуун гомин гэдэг. Би та нарт амттай анимуудыг ярьж өгөх бол. Өнөөдөр ярьж өгөх аним бол Monster 103 Versus Dragon Domination. Би та нарт яагаад энэ анимыг үзэх ёстой 3 шалтгааныг хэлье. Эхнийх нь One Piece-ийн өмнөх төв болон One Arc-тай холбоотой. Хоёр дахь нь гайхалтай анимашн болон сэтгэл хөдлөмж тулаан. Сүүлийнх нь зөвхөн 25 минут. Сургуультай явах замдаа юм уу? Яг зам шиг налаж идэж байгаад үзэхэд тохиромжтой. За ингээд аним лугаа орцоо. Луугийн бүрийг элчин 10 жилийн өмнө алдагджээ. Тэр бүрэн лууг дуудах чадaltaй. Энэ ертөнцийн бүхнийг айлах оршигүй тэнгэрт нисдэг ажээ гэж анима нэрлэлээ. Энэ бол манай гол дүр Юма. Тэрээр хоол авах мөнгөгүй зоогийн газар сөөгдөн гараад энэ хотож хайр туцаа хот юма гэж үглэнэ. Өөр нэгэн зоогийн газарт Ширано гихч иржээ. Тэр домог цэлэм чинь Кингээс дутгааргүй хүчтэй гин шүү. Тэнд Флэр гихч үйлчлэгч охин байх ба Широныг маш сайн таньдаг аж. Тэгэхээр энэ сахалтыг Широно гин. Юма үлбэрж өгөхийн даваан дээр Флэрийн сайхан сэтгэлийг ачаар аврагдана. Юма ачиг чинь амираач хамаагүйгээд чухал зүйл ярих гэхэд Флэр огт тоолгүй анхаарлаа Широно тандуулна. Широно хуйгараар Юмагийн хөг зогсноор Юма түүнийг тулаан дуудана. Үүнээс харахад Юма цэлмдээ хайртай болтой. Широно өөрчлөлт хуйгаад явах гэсэн ч ийм зүйл болов. さやては果たし状に値する抜け勝負だほういい立ち筋だ Юмагийн завцсан өшөө нь хүрэл өшөө. Тийм өшөө завчигддаг юм уу гэж хүмүүс ярилцсан. Одоо хэдүүлээ өнгөрсөн л аялцгаая л та. 7 жилийн өмнө нэг хот луугийн дайралтад өртөн өгчээ. Хотод хэн ч андулдээгүй. Широно ганцаараа луутай тулдсан ч Флэрийг л аварч чадчих. Ингэжл дээр сэлэмчэд нарын үлгэр жишээ Кингийн дараагийнх цолыг авчээ. Буцаад нэг мэтэд Юма дахиад л асуудал тогтолцсон байна. Нөгөөх нь ядаж байхад луугийн бүрээтэй байх гэж. Лууг дуудангуудаа шууд эвдэлчихэ. Гэхдээ тэр жинхэнэ биш байх гэж хүмүүс бодноо. Даанч жинхэнэ гэдгийг Широно баталж. Би луутай тулдмаар байна. 7 жилийн өмнө чадаагүй юм а чадахыг хичээх болно. Энэ санааг Флэр л эсэргүүцсэн. Луутай тулдна гэдэг чинь амиа хорлолч үү дээ. Гэсэн ч нэгэнд ороодчээ. Широно шийдэж. Ингээд хүмүүс хотоосоо гарч Юма Флэрийг явуулахыг оролцсон ч чадсангүй. Флэр өмнөх айцаасаа болж Широног дахин зогсоохоор явлаа. Гэвч Широно түрүүний хүнтэй хувилдан хотынхныг хотоос гаргаж бүх алт эрдэнсийг нь авах зорилготой бохир хүн ажээ. Тэр 7 жилийн өмнө бас лууг удирдан хотыг сөөрүүлж бүх алт эрдэнсийг нь авч. Бүх үнэн мэдсэн Флэр уйлахаас өөр юу ч хийж чадсангүй. Юма Флэрийн өмнөөс тэр хоёрыг дуусгахаар явлаа. Энэ удаа эхний тулаанаас өөр байлаа. Юма хормын дотор л тэр хоёрыг ялж орхино. Энэ үед луу хотыг шатаж эхэллээ. Бүх зүйл нь утгагүй болсон Флэр хот дээр зүг дуусахыг хүсв. Гэвч луу ганц авчилтаар унгаж буй Юмаг хараад дахин төрсөн мэт болно. Юма Флэрт би чамд 2 удаа туслалаа. Чи намайг дараа нь хоолоор дайлсан шүү хэмээн явжээ. Кинг гихч агуу нэг нэмэр Юма аж. Энэ бол домог цэлэгч нь Юма. Зорогийн өвгдөөц Шисүгийн өмнөх хэрэглэгчийн төвхөлээ. За тэгээ энэ анимыг би дутуу тайлбарласан байж магадгүй та нар тэгээ өөрсдөө үзээрэй. 25 минут учраас нэг тийм алдаатай зүйл байхгүй. Тэгээ энэ миний анхны бичлэг учраас бас алдаа маш их байгаах тэрийг засахын тулд тэгээд засах юм байвал хэлж туслаарай. Тэгээ сүүлд нь лайк сабадраарай.